энэ 28.3% маань яаж шилжиж байна гэхээр хувийн зөвлөх багш маягаар ашиглаж байна гэсэн. Одоо баг ментор болчихж шít. Менторлээд энэ хэрэгтэй, энэ болохгүй бүгдийг харуулж байна гэсэн. За өнөөдөр та бүхэндээ маш сонирхолтой нэгэн судалгааны үр дүнг танилцуулъя гэж бодлоо. Энэ болохоор энэ оны 9 сард гарсан цоо шин судалгаа гэсэн үг. За маш сонирхолтой. Эдийн засгийн судалгааны үндэсний товчон гэж байдаг. Америкт одоо ашигын бус байгууллага. Манайхаар бол TBB гэх юм уу да. Бүр 1920 онд байгуулсан. Тэгээд энэ National Bureau of Economic Research гэсэн юм байгууллага л да англиараа. За эднийх бол одоо ингээд юм ChatGPT-г хүмүүс хэрхэн хэрэглэж байна гэсэн одоо тэр датан дээр үндэслэж энэхүү судалгаа гаргасан байгаа маа. Үнэхээр гайхалтай. Энэ дээр ер нь хүмүүс ChatGPT-г юу хэрэглэж байгааг талаар дэлгэрэнгүй ярилаа. Гэхдээ нэг базаад хэлэх юм бол 2025 оны 7 сарын байдлаар ихэд ChatGPT-г 700 сая хүн 7 хоног бүр ашиглаж байгаа юм байна. Тэгэхээр өдөрт 2.6 тэрбум мессеж илгээгдэж байна гэсэн юм энэ судалгаан дээр тоо гарсан байлээ. Тэгэхээр одоо дэлхийн насан туршидын бараг 10% нь байнгын одоо ChatGPT-г хамарж байгаа гэсэн үг. Яг энэ тайлан дээр юу гэж үзсэн бэлээ гэхээр энэ өсөлт бол урд өмнө байгаагүй тийм хурдтайгаар нийгмийн сүлжээ эсвэл ухаалаг утаснаас ч илүү хурдан тархсан байна гэсэн юм дүгнэлт бас гарч ирсэн. Ажлын зорилттой хэрэглээ дамгаалж ирсэн ч гэсэн одоо л ажилтай холбоогүй тийм хэрэглээ 73% хүртэл өссөн байна. Йоо амар өндөр. Ер нь бол энэ судалгааны тайланг уншиж байхад бол боловсролтой өндөр орлоготой мэргэжлийн хүмүүсийн хувьд ChatGPT-г бол ажилдаа маш ихээр ашиглаж байна гэсэн тайлан байсан. За тэгэхээр нийт хэрэглэгчдийн зан төлөв буюу те user intent бол одоо 49% нь бол мэдээлэл асууж одоо шийдвэр гаргалтандаа тослуулдаг байх нэ. Одоо хань татчих шүү дээ. 40% нь бол одоо тодорхой ажлыг хийлгдэг. Жишээ нь энэ имэйлийг бичээдэг, энэ кодыг бичээд өг гэдэг ч юм уу те. За 11% нь болохоор зүгээр л үзэл бодлоо хуваалцдаг юм байна. Би ингэж бодож байна. Тэгсэн чинь чи юу гэж бодож байна гэдэг юм. Бараг ингээд чатын найз юм уу хаашаа. Тодорхой ажлыг хийлгдэг гэсэн шүү дээ. 40%. Тэр 40%-ийг дотор нь дахиад задлах юм бол 56% нь дандаа ажлын хүрээнд хийлгэж байгаа гэж байгаа. Doing буюу одоо тодорхой заавар өгөөд ажил хийлгэж штэ. За ChatGPT-г ажилдаа ашиглаж байгаа хүмүүсийн 80% орчим нь дараах хоёрхан чиглэлд хуваагддаг. Тэр нь юу гэхээр мэдээлэл авах, тайлбарлах, баримтжуулах. Нөгөөт нь болохоор шийдвэр гаргах буюу зөвлөгөөх, бүтээлч байдлаар санаа гаргуулах. Ийм хоёр чиглэлд хуваагддаг юм байна. Эрэгтэй хүмүүст голцоо ChatGPT хэрэглэдэг гэсэн бол 2025 он гэхэд гендрийн ялгаа нь бараг арилцсан. Бүр тэнцүү болоод ирсэн. Бүх одоо бичиж байгаа мессежийн тал хувийг бол 25-аас доош насныхаа ашиглаж байна гэсэн үг. За тэгэхээр одоо бүгдээ ChatGPT-г хүмүүс яг ямар зорилтоор ашиглаж байгааг наривч харуулсан одоо энэ тоо хувьтай үзье л да. Тэгэд энэ судалгаа бол маш олон сая хүмүүсийн ярианы 1.1 сая өгөгдлийг шинжилж үзээд гаргасан дүр зураг юм байна. Энэ бол баталгаатай. Тэгээд маш том судалгааны байгуул гаргасан. Тэгээд хамгийн гоё нь хамгийн сүүл үе ёо. Судлаач бид дандаа нэг жилийн өмнөх ч юм уу 2 3 жилийн хоцрогдолтой материал ашигладаг багт энэ бол хамгийн сүүлд гарч ирсэн гоё судалгааны материал. Би өөр энэ судалгааны материалыг хараад бүр баярлаад бүр сайхан тухтай уншсан. 63-аас 4 орчим утастай. За эхлээд бүгдээрээ харж байгаа энэ 28.1% эзэлж байгаа зүйл бол одоо хамгийн түгээмэл хэрэглээ байгаа. Одоо их өндөр хувь эзэлж байгаа гэсэн үг шүү дээ. Энэ чирнээлэн ягаан өнгөөр ингээд одоо энэ хүснэгт байна те. Энэ болохоор хүмүүсийн 3/1 нь одоо ChatGPT-г бол зөвхөн текст боловсруулаад ашиглаж байна. За үүнийг дотор нэгэ задлаа. 10.6% бол одоо текст засах одоо тэрийгэ янзлуулах те энэ яаж ийнэ гэж одоо фидбек авах. 8% нь болохоор хувийн бичиг баримтлан харилцаа холбоон дээр ашиглаж байна. 4.5% нь орчуулган дээр ашиглаж байгаа юм. За 3.6% нь болохоор тийм өгүүлэлэг эсээ тайлбар бичгэд хэрэглэж байна. 1.4% нь уран зохиол өгүүлэлэг хвчүүлж байна. Хөөе. Тэгэхээр одоо базаад хэлэх юм бол ChatGPT бол хүмүүсийн хувьд бол хамгийн их одоо бичгийн одоо хамгийн том туслах болж хувирсан байна. Нарийн бичиг нь болж штэ. За дараагийнх нь бол одоо 28.3%-аар практик зөвлөгөө буюу амьдрал хэрэгтэй зөвлөмжүүдийг авсан байна. Энэ бол одоо бас нэлээд том хувь. Түрүүний одоо бичгийн хувьд тусламж авч байгаас бол нэг 2хан одоо 10%-аар илүү гэх юм уу та. Тийм байна. Бараг энэ бичгийн ажилдаа бүр энэ дүүц хүүц гэж ойлгож болно. Ерөнхийдөө хүмүүс бол одоо амьдрал ажил одоо суралцах одоо амьдралын маягтай холбоотой зөвлөгөөнүүд их авч байна. Жишээ нь юм бол одоо 10.2%-ийг бол багшлагад одоо хүмүүс ашиглаж байна. За 8.50% нь болохоор юм хийх арга заалгаж байна те. How to advise те хэрхэн хийх вэ. За 5.7% нь эрүүл мэнд гоо сайхныг өөртөө анхааруулах хандуулахад зөвлөгөө авч байна те. Skin care ч гэдэг юм уу те. Би одоо хэрхэн энийг одоо гоё болох вэ гэдэг ч юм уу. За 3.9% нь болохоор шин санаа бүтээлч шийдэл болоход одоо зарцуулж байгаа юм байна. ChatGPT-г одоо энэ 28.3% маань яаж ашиглаж байна гэхээр хувийн зөвлөх багш маягаар ашиглаж байна гэсэн. Одоо баг ментор болчихж шít. Менторлээд энэ хэрэгтэй, энэ болохгүй бүгдийг харуулж байна гэсэн. Гуравт орохоц одоо дараагийн хувийг эзэлж байгаа зүйл бол seeking information буюу одоо мэдээлэл хайлт тодорхой одоо асуултанд хариулт авахаар ашиглаж байгаа гэсэн. Улаан өнгөр байна. За энэ ногоон өнгөр бол одоо practical guidance үлээ.
байна. За улаан өнгөр бол одоо энэ seeking information буюу 21.3%-тай мэдээлэл хайлтуулан тодорхой одоо асуултанд хариулт авахыг ирэмэлзэж байна гэсэн үг. За тэгэхээр одоо энэ ховчлаад үзье л да. Энэ улаан чарт маань дотор юу дуугдж байна гэхээр хүмүүсийн 18.3% нь тодорхой мэдээлэл одоо баримт авах зорилгоор асуудаг байна. 2.1 үе төр доор нугуу хувь нь болохоор худалдан авах бүтээгдэхүүнийхээ талаар мэдээлэл авч байна. За энэ ямар бүтээгдэхүүн бэ гэдэг ч юм уу те. Тэгээд 1.9% нь хоолны жаар асууж байгаа юм байна. Бас тий. Тэгэхээр одоо энэ юу хэлж байгаа нөхөр та бүхэн хараарай. ChatGPT бол Google-ийн хайлтын өрсөлдөгч байдлаар ашиглаж эхэлж байгааг аль хэдийн харуулсан байна. Google-с хүмүүс юм хайханд багасаад шууд ChatGPT асуусан одоо хамгийн оновчтой болж байна гэсэн үг. Нийт одоо хэрэглэгчдийн 4 дахь байр суурьнд одоо техникийн тусламж гэх юм уу, technical help гэдэг энэ 7.5% энэ одоо энэ саарл өнгөрийн чарт харагдаж байна. За үүний дотор нь задлал та. Програмчлалд одоо код асуухад бол одоо тэрэнд бол 4.2% эзэлж байгаа юм байна. Математикийн холбогдлолтой энэ бодлого бодоход бол 3% эзэлж байгаа юм. За 1.4% нь бол өгөгдөл шинжилгээд зарцуулж байгаа юм байна. Data analysis гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бол ChatGPT-г мэдээж хэрэг одоо инженерчүүд, одоо программистууд, код бичигчид одоо бас нэлээд ихээр хэрэглэж байгаа нь тодорхой байна. За одоо энэ нийт хэрэглэгчдийн 5 дугаар байрыг эзэлж байгаа зүйл бол одоо 4.3%-аар self expression буюу одоо өөрийгөө илэрхийлэх харилцах гэсэн юм зүйл орж ийн л байна л та. Энэ бас нэг юм жоохон чирнэлэн ягаан хөвгдөд. Энийг дотор нь задлаа л та. 2% нь бол зүгээр л ингээд чатлах тий мэдлэх байдлаар ашиглаж байна. Одоо өглөөний минь сайн байна уу? Баярлалаа ChatGPT гэл тий OpenAI компани захирал Сэм Олтман хэлсэн байсан шүү дээ. Thank you гэж хэлэх бүр чинь хэдэн 10,000 цахилгааны төлбөр гарч байна. Зүгээр юм асуугаад болчихвол дүм гэснээр тийм хариулсан. Тэр шиг хүмүүс зүгээр л чатлж шүү дээ. 1.9% нь болохоор хувийн сэтгэл хөдлөл бодлоо хуваалцаж байна. Би одоо ингэж бодлоо, би ингэж мэдэрлээ, би гомдлоо энэ гэл тий гих мэтлэн. За тэгсэн чинь 1.4% нь тоглоомын дүр тоглох зорилгоор ашиглаж байна. Games and role play гэхээр одоо энэ бас одоо сонир юм байгаа. Би яг өөр ингэж асууж байгаа болохоор сайн мэдэхгүй юм байна л да. Self expression хувьд маань юу гэж хэлж байгаа нэхэр нөхөрлөл одоо хамтрагч ярилцах одоо анд про олгож ашиглаж шүү дээ. За одоо ингээд нийт хэрэглээний 6 дугаар байранд бол одоо мультимедиа буюу одоо зураг үүсгэх энэ бол 6%-аар орсон байна. Та бүхэн харж байна. Зөөлөн уусан цэнхэр өнгөр энэ чарт байна. За энийг дотор нь үүсгэх юм бол 4.2% нь бол зураг үүсгэж байна. Энэ 6% дотор шүү дээ. 1.1% нь болохоор мэдгүй ямар нэгэн тийм медиа гаргаж байгаа гэсэн өөр юу ч үгүй тийм ийм бичээл генерат ийм зурагтай холбоотой юм л үүсгэж байна гэсэн. 1.6% нь болохоор зурагт анализ хийж байна. Одоо жишээ авах юм бол нэг зураг оруулангуудаа энэ зургийн промпт бичингүүд одоо юу гэдэг те чинь би ингээд юм сууж байвал миний зураг оруулангууд энэ ямар зураг энийг промпт бичингүүд за энэ бол ийм нүдтэй ийм хүн ягаан өнгийн цамцтай дотоороо ийм тишерт будаалагтай байна гэх юм уу те ийм анализыг гаргаж өгч гэнэ гэсэн англиар. Энийг бол одоо prompt generate үүсгэхэд хэрэгэлдэг байдлаар нэлээд хүмүүс хэрэглэж байгаа л да. За 7 дугаар байранд бол бусад жижиг хэрэглээ other unknown гэдэг энэ 4.6% орж байна. Энэ бол одоо хэрэгжлийн асуултын төрөл бүрийн сонь содон кейсүүд бол багтсан байгаа. Тэгэхээр эндээс харах юм бол одоо ChatGPT бол зүгээр нэг асуултанд хариулт хэрэгсэл бол биш болж өөрсөн байна. Хүмүүсийн хувьд одоо бичгийн туслах, хувийн зөвлөх, мэдээллийн лавлах, одоо инженерийн тусламж, бүр заримдаа найз нөхөр нь хань хамсаат юу болдیں۔ Те бүх юмыг л хийж чинь шүү дээ. Ямар аппликейшн үйлчилгээ сайтуудыг орлож байгаа талаар одоо та бүхэн жишээ болгож яри. Энийг бол одоо жишээ нь бас нэг хүн интернетээр сонирхч хүн ингээд орлуулад байрлуулсан байсан. За нэгт бол одоо энэ writing буюу 28.1% одоо энэ бичгийн хэрэгсэл орж байгаа тийм бичгийн чадвар орчуулга. Тэгэхээр энд ямар аппликейшнуудыг оруулж яах гэхээр одоо Grammarly гэж үүдэг тийм одоо үгсгийн халдаацдаг англи дээр QLbot гэж бас үүдэг тийм энэ хоёрыг бол одоо текстийг засах уран сайхны найруулга одоо англи хэл дээр найруулгын сайжруулах буруу үгийн засдаг тийм энийг бол энэ хоёрыг аппликейшнийг бас оруулж яах гэж байгаа. Орчуулгын хувьд бол DeepL-ийг бас оруулж байгаа юм байна. За харин хувийн бичиг тэмдэглэл имэйл бичигд бол одоо хуучин бол уламжлалтаар бол Evernote, Outlook хэрэгжилжсэн шүү дээ тийм. Fiction зохиолчдыг одоо Wattpad гэж үүдэг тийм тэрийг бас одоо оруулж байна. Энэ логнуудын тав хүн харж байгаа. За хоёрт нь одоо мэдээж хэрэг энэ practical guidance буюу сургалт зөвлөгөө амьдралын практик хэрэглээ байгаа. За энэ дээр бол хамгийн том хувь нь бол одоо Duolingo одоо хэл сурахад багшлахад ашиглаад байна. Duolingo аппликейшнийг бол та бүхэн бүгд мэдж байгаа хэл сурахад хэрэглэдэг тийм. ChatGPT болохоор энийг бас орлоод байна. 10.2%-тэй ч өндөр шүү дээ. Гэхдээ яг Duolingo аппликейшнийг бол нэг тийм амар нөлөөлөөд энэ аппликейшнийг одоо юу гэдэг нь хэрэглэн салаад байгаа юм бол байхгүй шүү. Хэдүүл зүг жишээ авч байна. За хэрхэн яаж хийх вэ гэдэг бол одоо Instructables гэдэг бас ийм сайт байгаа тийм. WikiHow гэдэг эднэрийг бас оруулж байна. Бас WebMD гэдэг эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг энэ сайт байгаа. Тэгээд энийг бас оруулж байгаа юм. Тэгээд Miro-г бол та мэдэх бах тийм ингээд presentation багаараа онлайн коллег ярилцаад бол ингээд шууд багийн ажиллагаа болон тал талаасаа ороод ингээд зураг графикийн тэбл хийгээд ажиллаад амар гоё аппликейшнуудыг энийг бас заримдаа ашиглаж байна. Тэгэхээр Miro-г бол бодитоор ашиглаад үнэхээр гоё байдаг.
За дараагийн хэсэг бол 3-т нь бол одоо мэдээж хэрэг мэдээлэл хайлт худалдаа авалт байгаа 21.3%-аар. За энд бол одоо Google search-ийг бол тодорхой хэмжээгээр бол бүр эзэлчихэж байгаамаа. Энэ Google-ийн лого нь энэ улаан чартыг хэдүүл ярьж байгаа шүү гол юм. За хоёрт нь бол Amazon-ыг бас тэрний худалдаа автлах мэдээллийг одоо авчиж байгаа. Amazon руу орж хайхгүйгээр ChatGPT-г шууд хайж нэг гэсэн үг. All Receipts гэх сайтуудыг хоолнож ороод тэрийг бас оруулчихж байна. Ийм их лого нь байна. За дөрөв бол техникийн тусламж ба мэргэжлийн хэрэгцээг одоо асууж байгаа. Technical help гэж байгаа 7.5% эзэж байгаа. Энэ SAR chart гэдүүл ярьж байна. За энэ дэр бол одоо юу програмчлалын кодын тусламж авахд хэрэгэлдэг Stack Overflow гэж үүдэг тий. Тэрийг бас ингээд оруулчихж байна. Excel-ийг бас орлоод байна. Та бүхэн data analyst Excel-ийг өрөөд бид нэг шууд томьёолоо оруулаад юм гаргадаг шүү дээ. Энийг бас одоо ChatGPT-г ороод Excel-ийг оруулж хийж байна. Тавт нь бол одоо нөгөө нэг self expression буюу өөрийгөө илэрхийлэх байгаа шүү дээ. Харилцаа холбоо одоо юу гэдэг нь те хүмүүстэй харилцаад Reddit дээр асуулт өчөө тэндээ хариулдаг шүү дээ те. Эсвэл Discord дээр хоорондоо харилцдаг. Энэ зүгээр ярилцах санал бодлого хуваалцах бас ChatGPT шилжиж байна гэж хэлж байгаа. За 6-ад нь бол одоо мэдээж хэрэг мультимедиа байгаа. За энэ дээр бол одоо Midjourney-ийн зураг бүтээгдэг generation гэдэг сайт байгаа шүү дээ. Midjourney-г сүүл одоо видео гаргасан. Тэрийг бас заримдаа оруулж магадгүй. Бас видеон дээр бол Runway гэдэг энэ сайт гэдэг видео generate-дэг. Тэгэхээр энэ бол одоо энэ талдаа бол тэргүүлж байгаа. Энийг бас заримдаа хүмүүс яг энэ Runway руу орохгүйгээр ChatGPT-ээр Sora дээр нь видео үүсгэж байна гэсэн байдлаар хийлгэсэн байгаа. Google-ийн аппликейшнүүдийг тий шууд зураг оруулангууд анализыг текст нь аваад энэ юм би тайлбарлаад тэрийг бас оруулж байна гэж үзэж байгаа. Тэг 16%-ийн. Эцэст нь бодох юм бол ChatGPT бол нэг аппликейшн биш маш олон аппуудыг нэг дур багтаасан супер хэрэгсэл болж хувирчаад байна л да. Google-ийн хайлтыг оруулж байна, Grammarly-г оруулж байна, Duolingo-го заримдаа оруулж байна. Тэгээд Stack Overflow-ыг оруулах, Amazon одоо хоолны жоор тэр бүгдийг оруулж байна, бараа бүтээгдэхүүн ч юм уу. За тэгээд ярианыхын хэлжсэн те 2025 оны 7 дугаар сар гэхэд ChatGPT-г 700 сая хүн 7 хоногор маш тогтмол хэрэгжилж байна. Тэгээд энэ бол өдөртөө бол 2.6 тэрбум мессеж солилцож байгаа. Харин энэ секунд тутам хуваагаад үзэх юм бол 1 секундэд 29 мянган одоо текст мессеж явж байна гэсэн үг. Яа аим шигтэй. За тэгээд мэдээж хэрэг бүх явуулж байгаа тэр одоо чаталж байгаа текстийн 46% нь л 18-аас 25 насныхан байгаа гэж байгаамаа. 25-аас ахмад насныхан бол зөвхөн цэвэр ажлын зорилгоор ашиглаж байгаа. Ялгатаагааз 25-аас доош насныхан бол өөрийгөө илэрхийлэх тэрнээс дэш нь болохоор ажлын за энэ ажлыг хийгээд өгөөч гэж ашиглаж байгаа юм. Ер нь бол 2024 он гэхэд бол бас тийм оновчтой хариулт заримдаа өгдгөөс нь жоохон алдаатай байдгүйсэн. 2025 гарснаар энэ GPT-5 гарснаар бол хариултын одоо хөлбөр илүү сайжирж, илүү баталгаатай найдвартай хариулт гарч ирдэг болсон. Ер нь бол хэрэгжилж байгаа хүмүүсийн ChatGPT-ийн сэтгэл ханамжийн төвшин сайлжирсан гэсэн үг. Яагаад тэгэхээр арай хурдан болсон. Дээр нь худлаа ярих нь багассан. Зарим тохиолдолд ч худлаа ярьдаг өсөж дээ. Би бас ингээ киноны нэр ягаад жүжигчдийн нэр мэрийг сольж мөлөө харилцсан ч байгаа шиг тий. За тэгэхээр ChatGPT-г та ямар ч хэрэгжилж байгаа ч гэсэн гэхдээ зарим тохиолдолд бүр нарийн одоо мэдээл, тоо, дата анализ, хууль мөлтөм ашиглаж бол заавал одоо бас үр дүнгийн дабл чек хийж байгаарэ, давхар шалгаж байгаарэ. Тэгэхгүй бол ChatGPT бол алдаа гаргаж болно. Тэгэхээр шалгах нь чухлаа гэсэн текст байдаг шүү дээ. Анхааруулж. Тэгэхээр энийг та бүхэн бас анхаараарай. 100% бас итгэж болохгүй. Бүр 90% нь бол баталгаатай л байна. Тэгэхээр үлдсэн тэр 10% жаахан одоо дабл чек хийж байгаарэ. Энэ та бүхний одоо ChatGPT-гээс асууж байгаа зүйлсүүдийг ангилж ямар туваагдж байгааг одоо харууллаа. Энэ бол одоо хамгийн сүүлийн маш гоё судалгааг би одоо олж уншсан. Тэгэхээр та бүхэнд бас нэг сонирхолтой зар дуулахад контент бүтээх үе YouTube-ийн хичээлийг бүрэн дүрэн ойлгох маш сонирхолтой хичээлийг энэ задлан community дотор оруулсан байгаа. Сар болон дахиад өөр сонирхолтой шин хичээлд ороод явна. Та бүхэн одоо комментэр лиг тавьсан байгаа тэр лөө ороод бүртгүүлээд ороорой. Бид нар тэр дотор маш гоё одоо хамт олон бүрдсэн хоорондоо нэг нэгээ одоо зөвлөгөө санаа бодлого хуваалцдаг гоё харилцаа үүсэж явж байгаа хичээлж үзэн хамт олонтой ч болж нэг нэгнийхээ PC юмд одоо санал зөвлөгөө сэтгэлээ үлдээдэг гоё community үүсэж байгаа шүү. Та бүхэн бас сонирхолт тийш ороорой. Өөр гоё сонирхолтой хичээлүүд сар болгон орно. Бас одоо гоё шууд надтай одоо лайв хийж хоорондоо гэж чаталж ярилцж байгаа тийм 7 өнөخت нэг удаагийн юм лайв секшн явдаг байгаа. Энэ гих мэтлэн хэмжүүлсэд байгаа. Та бүхэн сонирхол ороорой. Дараагийн имчилгээрээ илүү сонирхолтой сэдвээр ярилцах болно. Та тэр заавал хүлээгээд subscribe дараад байж байгаарай. Утгагүй болц хэдүүлээ.